За эхний ээлжид Монголын улсын тухай гэхээр бид нар хэлцүүлэг дээр ярьдсан юм. Одоо Монгол маань ойролцоогоор 3 сая гаруй хүн амтай гэхэд бараг тийм агсан шахуу Улаанбаатар хотод амьдардаг. Тэгэхээр Улаанбаатар хотод маань гаднаас ингээд юу яатсан байдгаа ингээд жахтлагдаад юм уу ингээд бүхэгдсэн байдаг гэдэг нэг бид нар хэрэгцүүл дээр ярьсан уу таны яриан дээрээс орсон нэг юм ингээд орсонсон баггүй. Тэгэхээр бид нар нөгөө энерги хүлээж авах зарчмууд маань байгаа шүү дээ. Бид нар долоо бүр дээр энерги дэлхийгээс орчны ертөнцөөс ингээд энерги авахд маань энэ нөгөө бүрхүүл болсон тэр хот руу ингээд орохгүй гэдэг чинь Монголын маань хал хүн баг ингээд тэр мэдрэмж авч чадахгүй хэрэгцүүл авч чадахгүй байгаа юм биш үү гэдэг нэг ийм асуулт байгаа. Энийг бид нар энэ дээр яг бид нар гэхээсээ илүү би яаж ямар юу хийж чадах надад ямар боломж байна гэдэг нэг асуулт. За нэгдүгээр ихтер нь шууд нэг хариулаад явчих. Таны хийж чадах зүйл юу вэ гэхэлэр гаднаас нь 1000 одоо жишээлбэл тэр гэрлийн энергийг ингээд хязгаарлаа гэд дотоод нар гэдэг зүйл байгаа. Үндэ бол тэнд хот байгаанаар дотор байгаанаар хоорондоо шууд уулзах боломжтой. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг одоо та энд ойлгоод ухаарад байж байхад шүү. Тэнд байдаг таны бүх хүүгдээд сүр хойдс одоо байгаа бүхий л хамаатнууд чинь шууд нөлөөлдөг. Яагаад гэвэл нэг өвөгдөөсөөс тасарсан эд эсний дотор атом молекулууд байж байгаа. Атом молекулууд хол ойрон хамаагүй яаж ч хол тавьж байгаад нэгийг нь халаахад нөгөөх нь шууд дагаад халдаг. Тэгэхээр гэрлийн энерги, дотоод энерги чинь хуулиар тэнд нөлөөллүүд үүсэж байгаа. Мөн дээрэс нь таны үг хэл, аваа бие авч явах байдал, би нүүдэлчин үгдээцтэй байна шүү дээ гэдэг бахархал, омгшил чинь нийт тэнд Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүст нөлөөллөө үзүүлнэ. Тэгэхээр гэрэлтгийг тэгвэж яваарай. За тийм байна. Ойлголоо яг тийм байна. Нөгөө атом нэг атомыг халаахаар нөгөө талд тэр нь халж ирсэн гэдэг та яг хичээлдээ ярьжсэн. Энд чинь нөгөө атом чинь миний биеийн дотор байгаа тэр генерээ дамжаад босцоод хамаатан лактаз холбоотой ген холбоотой нөхцөлийг атомоос халдсан техник одоо аюул гаргаж яг тийм байна. Тэгэхээр би гэгэрсэн бол босдолыг бас гэгэрүүлнэ гэсэн үг санаа. За гайхалтай. Энэ бол өстой үнэхээр. За тэгэхээр би улам хичээгээд улам гэгэрээд улам их хөх болох юм даа. За нэг асуулттай хариу. За хоёр дахь зүйл маань болохоор юу гэхээр би одоо бид нар ингээд юу бидний гадаад юм байна. За бид нар нөгөө цусан тусгаар тогтдог байдаг. Монгол хүний. За тэгэхээр нөгөө Монголын хүүхдүүд угаа гэж байдаг. За ингээд энэ маань одоо ингээд гадаад амьдарч байгаа миний жишээ нь одоо манай хүүхдүүд яг бага л та. Гэтэ одоо 14 настай гэдэг чинь дахиад би энд нэг амьдралынхаа доош юугаар ингээд харахад дахиад би нэг 5-аас 10 жил энд байх нь тодорхой болж харагдаж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь 14 дэх хүүхд чинь 24 дэх болно. Энэ хооронд чинь мэдээж чинь хүн л юм чинь хайр дурлал янз бүрийн асуудал гарч ирнэ. Энд Монгол хүн байхгүй. Тэгээд энэ үерхэд найзалцгаар хүн байхгүй. Ингээд нөгөө цус холилдох ингээ асуудал гарч ирнэ. Энэ болохоор миний зүгээр ингээд сонсч ойлгосноор бол ингээд Монгол тусдаа маань ирлээдчихэд ингээд ирэхээр энэ нөгөө өвдийн буулт ч юм уу нэг бол ингээд сүнсний мэдээлэлээс ч юм уу жаахан ингээд толгойд нөгөө ирлээс хотлээс ингээд яваад зүйлт ингээд би нэг номноос уншсан хаанаас уншсан зүйлтэй биш ингээд хүн биш энэ гэдэг ийм нэг аюултай юм сонсч ирсэн л та. Тэгэхээр миний бас энэ зүйл нэг зүйл юм. Энэ зүйлийг одоо бид нар яах ёстой вэ? Чин тусгай тогтнолоо хамгаална ингээд заавал Монгол хүнтэйгээ суугаад ингээд явах ёстой юу? Нэг бол энэ чинь хүний амьдрал чинь ингээд дэлхийд дээр байгаа хүмүүсээ ижилхэн гэж явах ёстой юу гэдэг нэг асуулт. За энэ дээр нь багш нь хариулчаа те. За юунд түрүүнд хардаа яг тусдаа Монгол цус гэдэг зүйл өөрөө жоохон хэцүү. Яг тусдаа Монгол цус гэдэг хүн амын тоогоор нь 13 дахь зууны үед хэдэн хүн амтай байсан. Тэрнээс хоошоо тэр хүмүүс зөвхөн монголчууд хоорондоо суугаад яваад байсан бол аль хэдийн цус ойртол гэдэг зүйл үүссэн байгаа нь бараг 50%-аас илүү логиктой магадaltaй зүйл хэвгүй. Тэгэхээр дан ингээл монгол хүмүүс ч юм уу дан ийм гэдэг зүйл гэхээсээ гадна нүүдэлчид өөрөө дэлхий даяар нь хөх амин чанарыг энэ хөх нурууг тэгээд non taboo бодис гэж нэрлэдэг нэг монон хуралдсан буюу бүх чадамжит эснүүд хуралдаж энэ хөх өнгийг гаргадаг хансан өнгөнүүд гэсэн үг. Хансан одоо ирчим хансан чадварууд энэ зүйл маань энэ дээрээс нөгөө нэг дархлаатай генез гэдэг зүйл гарч ирдэг. Дархлаатай генез.
ямар нэгэн байдлаар бусад гений эсэд ингээд алдарч хойлолдож хутгалдаггүй тэр огт чанараа хадгалдаг чадварт эсүүд байхгүй юу? Тэглээгээд бид нар дандаа гадаад хүмүүстэй ингээд гэрлээд яваад байж бас болохгүй. Тэр дархлаа нь баг багаар сарниад яваад байна. Хитрхий тэгээд яваад ах юм бол тийм болохоор хамгийн гол нь хараа буцаагаад нь генийн хөх хэсийг буцаагаад сэргээж өгдөг зүйл нь бидний нөгөө хичээл дээр байгаа зөв танин мэдхүү, өвгдийн танин мэдхүү, өвгдийн хөх хэсийг сэрээдэг тэр одоо гений мэдээллүүдтэй чинь таарсан 5 мэдрэхүү мэдээлэл энэ маань бидний өв соёл, үүх түүх оршин амьдрах уу тэр чигтээ өөрсдөө буцаагаад энэ эснүүдийг сэргээж өгдөг гэсэн үг. Тэдний дархлааг тэтгэж өгч идэг. Тэр эснүүдийн дархлааг тэтгэж өгдөг. Яг одоо та жишээлбэл өнөөдөр нүдгчдийн ухааны хичээлүүдийг танин мэдхүүг ойлгож ухаарч авснаар өөрөө чинь дотор байгаа тэр хөх өвгдий чинь эд эснүүд сэргэж эхэлдэг. Тэр хөх эснүүд сэргэж эхэлдэг. Тэр нь сэргэхдээ багшийнх нь өгж байгаа мэдээлэлээр дамжуулаад дахиад улам чанартай болоод эхэлдэг. Тийм болохоор үр хүүхдээ аль болох монгол соёлоор, монгол хүмүүжлэр, монгол амьдралаар өсгөөрэй. Тэгэд яг үнэндээ одоо жишээлбэл хятад хүн ч юм уу, Америк хүн ч юм уу, швед хүн ч юм уу, яг үнэндээ тэрэндээ биш тэрэнд ямар соёл, ямар мэдээлэл тархинд нь байрснаас хамаарат соёлын төрөлт гэдэг зүйл үүсдэг. Тийм болохоор соёлоо хэн сайн түгээж чадсан нь түүгээр дамжиж тэр энергиуд урсж идэг. Тэгэхээр соёлын довтлогоо гэж яриад байгаа зүйлийг бид нар дэлхийд даяар хийх нэн шаардлагатай. Мөн дээрэс нь удахгүй 2 дугаар шатны хичээл ч юм уу хизээ нэгэн өдөр яг энэ нүүдэлч тэмцэл жинхэндээ яг яах гээд байгаа юм бэ гэдэг дээд багш нарын тэр буулт айлдваруудыг сонсно. Тэр үед эцсийн дүндээ яг яах гээд байгаа юм бэ? Цаана нь ямар утга учир байгаа юм бэ гэдэг зүйлсүүдийг хэдүүлээ ойлгох болно. Одоохондоо өөрсдийгөө танин мэдэх засах, өөрсдийнхөө гэрлийн амин чанараа тэтгэх байдал дээр явж байгаа. Удахгүй тэр зүйлсүүдийг хэдүүлээ сонсно. Тэрийг сонсох үед таны наана байгаа нь нүүдэлчид гадаадаар одоо жишээлбэл ингээд боолын ажил болтгоо хийгээд амьдраад байгаа гэх нь цаана ямар нүүдэл байгаа юм бэ гэдгийг ойлгоно. За тийм байна. Вау, гайхалтай. За тэгэхээр яг хүлээж авлаа. Дасаад авчлаа. Энэ нэрээ яг нөгөө дотор байгаа эсн хэр хүчтэй байна. Тэр даван гарна гэсэн санаа байна. Тэгэхээр яг нөгөө Монгол соёлоор хүүхдүүдэд өсөх монголоор нэрвэл Монгол ахуйгаар нь хүмүүжүүлээ гэдэг үг бол яг энэ дээр орж ирлээ. За ойлголоо. Бас нэг санаа зовоод байсан зүйлээс ингээд ингэж яваад байна. Бас чөлөөлөгдөд яваад ирж байгаа юм байна. За сүүлийн асуулт маань болохоор юу дан дэлхийн дулаар асуулт байна. Энэ одоо ингээд сүүлийн 200 жилийн дотор бүр ингээд дэлхийн одоо жишээ нь Амазонгийн ой гэхэд байгалаас гарч байгаа одоо дэлхий дээрээс гарч байгаа нүүрс хүчтэй энэ 27% ингээд шингээж авдаг. Юунда 27-36% гэдэг юунда шингээж авдаг. Гэтэл нөгөө Амазонгийн ойгийн маань 27% ингээд тусдаад өгөө болсон. Дахиад энэ ингээд маш хурцтайгаар ингэж явж байна. Тэгэхээр нөгөө дэлхий дээр байгаа одоо энэ хөгжлийн өвчтөд өөний нүүрс хүчтэй хий буюу одоо ингээд юу ч болохоор азааны давхаргыг цоолох. Азааны давхаргыг цоолохоос гадна одоо энэ чинь азааны давхаргыг цоолохоос гадна буцаад шингээд дэлхий өөрөө шингээж авч чадахгүй байгаа бол бид нар одоо нэг нүүрс хүчтэй хийгээр л амжилтад эхлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүний давхар өөрсдөө гаднаас орж ирэхээс гадна баг энэ дэлхий давхарыг өөрсдөө баг өгч юм шүү. Тэгээ бензиний уугаар дотор байгаа бол хүний бие зэсэхгүй шүү дээ гэдэг ийм нэг санаа зовлт. Энэ дээр би юу хийж чадах вэ? Бас нэг юм. За. Асуулт арай том асуулт юм. Гэхдээ танд ямар гарга байгаа вэ? Бодмаас санагдсан. За яг наадхан дээр чинь бас бидний өвгдөөцөд маш чухал ажлуудыг хийсэн байдаг. Ер нь бол дэлхийн усны төлөө яваад усны их засаг хуулийг гаргаж ирээд түүгээрээ дэлхийг түштгэсэн байдаг. Тэгэхээр түрүүний яриад байсан тэр хөх эс гэдэг зүйлийг тэтгдэг зүйл нь дахиад хөх ус гэдэг зүйл байдаг. Хөх ус. Хөх ус гэдэг нь газрын хагалбараар гарч ирсэн газрын нэн цэнгийг ус. Нэгдүгürt нь болохоор энэ болохоор хоёрдугаарт юм байна. Нэгдүгürt болохоор нэн цэвдгүүд гэж байгаа.
одоо цас түндэр уулын хайрхтны орой дээр байдаг эренблэгдсэн хөх уснууд байдаг. Нэмэх хасах цэнгийн ёоноор бүрэн тэнцвэрчсэн уснууд уулын орой дээр зайрмэгтэж одоо үлддэг байх байна. Тэд нар маань газрын гүний устаа, борооны устаа, одоо агаарын чигшэлтэй нийлээд бидэрлээ урсахдаа гурамслаараа хөх усыг урсгадаг. Тэр нь бидний одоо шилбэг дотоодыг тэтгдэг байх байна. За яг энэ дээр болохоор та жишээлбэл толгой дээрээ байгаль тавьсан байгаа байхгүй юу? Дээрэс нь та байгалыг нүмрөөд сууж байгаа байхгүй юу? Алхам тутамдаа байгаль байгааг мэдрэх хэрэгтэй. Байгаль байгааг сэтгэлдээ хоногшуулах хэрэгтэй. Өнөөдөр тэнд байгаа модыг аврахаас илүүтэйгээр яг одоо таны хийж чадах зүйл энэ цамцыг авар гэж байгаа байхгүй юу? Энэ цамцаа, энэ подволко авар. Ягаад гэвэл нэг ширхэгч байгалаар дамжиж гардаггүй зүйл гэж хүн төрлөختөнд ер нь бүх ан амьтан араатан жигүүртэнд байхгүй. Тэр бүгд байгалаар дамжиж гарч байгаа. Би ядаж энэндээ байгалыг хайрладаг тэр ухаанаа хайраа шингээж чадах юм бол яаж вэ? Энэ дээрээс би энийг байгаль гэж харж байгаа юм чинь би эндээ ариг гамтаа байгаад байгалийн хорогдлууд багасж байгаа байхгүй. Зөвхөн идэж уух ч юм уу, зөвхөн одоо тэнд битгий ухаачаа гэд. Үндсэндээ тэр байгаль ухагдаад байгаа сүйтгэгдэд байгаа байдлууд дээр эцдүүд нь бид нэр өөрсдөө тэндлэг тусдаа нинжа нар ч юм уу тэндлэг нэг тусдаа уул уурхаа ухаад байгаа юм шиг сэтгэлгээ нүдэлчтэй сэтгэлгээ биш. Тэдрийг ухаад байгаа шалтгаан нь бидний одоо яг н яриад байгаа компьютер, iPhone хэрэгэлдэг, эдэлж хэрэгэлдэг бүх юмнууд энэндээ байгаль гэж харж хайраа шингээж хүндэтгэж хандаж чаддгүйгээс хорогдол, илэгдэл, устгалууд бий болоод байгаа. Тэр би одоо байгаа эдэлж хэрэгжилж байгаа зүйлдээ чин үннээсээ хайрлж ханддаг болчих юм бол нэг ч гэсэн мод аврагдана. Тэгэхээр одоо таны хийж чадах зүйл чинь За баярлаа гилада бас ухаж авлаа. Энэ яг уу гэрүүлэхээ хэмжээнд одоо хийгээд явдаг зүйл байна. Манай ихнэр муу ятаг бол минималист гэдэг тийм зарчмыг аль дээр үеэс ингээд баримтж явуулаа. Бид манай гэр бүл одоо ерөнхийдөө бид нар яг бүгд ингээд байгаль дэлхийдээ юу яадаг одоо энэ чинь тэгээ мод тараад яваад гэж бодсон. Тэгэл энэ бид нар ингээд гарч яваад зугаалхтаа ингээд цаас уутаваад гардаг. Энд байгаа хог юмнуудыг ингээд үүж аваад сэргэлээд ингээд явж байдаг. Бас ингээд байгальтай засваргаа өөрөөр галаа төлж бас ингээд тэр юунуудын сэргээхийг их үрчилжээдэг. Одоо жишээ нь шивэдэд ихэд бид технологиор юу хийдэм бэ гэхээр байгаль дэлхийд эзэнтэй энэ эзэдүүдийг нь жаахан сэрэх хэрэгтэй. Эдгээр чинь ингээд ичнээн энэ термин юу ч гэсэн муу ялгаагүй эзэдүүд нь байгаа гэдгийг болохоор тэр бүхнийг дээдлээд хүндлээд ингээд явах юм бол тэрнийг нь бас сэргээх юм хүчнүүд байдаг байх гэдэг болохоор бас ингэж гадаа тэгээ мод одоо загсмах шаалдаг энэ болсон юу итгэж байх хүчрэх байх тэгэхээр бас хүнээс өөрсдөө хамгаалахын чадвар бий болох байх гэсэн талаар ингэж явдаг. Тэр маш сайхан асууя хөтэж авлаа. Маш баярлалаа. За одоо сүүлийн гэж их. За жаараа саний одоо жишээлбэл асуусан асуулт нэр нэмээд хэлэхэд одоо жишээлбэл нүүдэлчдэд одоо жишээлбэл ингээл уул усны эзэн гэж яриад байгаа шүү дээ тий. Уул усны эзэн дээр одоо лус савдаг байдаг гэдэг ойлголттой. Яг үндэ лус савдгуудыг бүгд байхгүй болгочмоор байна. Бүгдийг нь байхгүй болгомоор байна. Тэгвэл яагаад гэдэг асуулт байна тийм үү? Яагаад тэгэхээр тэнд нэг тусдаа савдаг гэдэг зүйлэл уулыг хамгаалаад байгаа юм шиг сэтгэлгээ уул ухагддаг. Тэнд үнэндээ бол тэр уул усны эзэдүүд нь хүн. Тэнд амьдарч байгаа хүн нь өөрөө. Хүн нь тэр уул усаа хариуцаж байгааг нь тус савдгууд тэр хүнийг нь хариуцдаг. Ууг нь бол тэгсэн чинь тэнд нэг тусдаа савдаг гэдэг зүйл сэтгэлгээндээ үүсгэж томилж тийшээ хариуцлагуудаа тохож хайчаад өөрсдөө дураараа авирлаад байгаа байхгүй юу? Ууг нь л ус савдаг нь хүн өөрөө байхгүй юу? Тэр одоо уул усны эзэдүүд нь. Тэгвэл тэр эзэн байж хариуцаж чадж байгаа хүмүүсийн хариуцдгууд нь л ус савдгууд байдаг. Ууг нь бол. Тэгээд гол хэлэх гээд байгаа багшийн санаа нь алхан тутмынхаа эдэлж хэрэгжилж байгаа болгоныг байгаль гэж хардаг нүдийг хилээд байгаа. Байгаль гэж хардаг нүд. Энэ нүдийг өгөж чадах юм бол олон хүнд одоо хажууд хүндээ найс нөхдөд ч юм уу өгж чадах юм бол
байгаль хамгаалагцаар байна гэдэг утга санаа. За бас яг эргүүлчихлээ шүү бодлоо. Яг нэрээ яг сайн тэнийг ингээ хэлэн гүтэн шууд орж иж шүү дээ. Нэрээ эн чинь яг тэнд нөгөө эзэнт нь даатгаад үлдээчих гээд шүү дээ. Тийм ээ тэр эзэн нь л хамгаалж байвал тэр эзний яг хүчтэй байлуудаа хамгаална гэсэн миний яг үндсэн юм үзэл байгаа шүү дээ. Энийг бол хаашаад сая шууд эргүүлчихлээ шүү дээ. Тэр эзэн нэрээ гайхалтай юу байна? Яг нөгөө бөөнөр чи оцсноо одоо уул усныхаа савдгуудыг уул усыг тагчин гэснээр өвчүү шүүс өргөж мөргөөд яг үндэ тэр биш байхгүй те. Очоод нэг хогийн түчэлтэй нэг мод тарчилтаал гэдэг утгаснаа. Яг үн тийм байна. Одоо ингээл яг нөгөө юунаас гэгэрл маань ингээд явагдаад байна. Энд чинь нөгөө зөвлөлтүүд ингээ ухаач ойлгоогүй зүйлүүд яг хүлээгээд авцсан тэнд үнийг итгэл үнэмшлүүлээд авцсан байгаа хгүй. Тэр зүйл ингээд байж байгаа. Тэгэхээр тэр ингээ өвчтэй байвал яг нэг юм туслах гэдэг хэрнээ бас л буруу яваад байгаа хгүй. Тэгээд яг энэ чинь нөгөө нүүдэлчин гэдэг утга маань юм гарч ирэх нэ. За тэгээд ихэнх нь хийсэн та нэг мөр болох 3 сайхан 6 байвлаач гэж үсэе. За тэрэн дээр гэх юм бол ер нь бол одоо манай эцэг өвгдийн надад эхэлдэг захиас байдаг. Тэр нь юу гэхээр хийж бүтээсэн зүтгэл байхад хэлсэн хэлээгүй хүмүүнд дуулдна. Хүлцэж өршөөж үнэнээр замнахад хүүрэнсэн хүүрнээгүй хүндлэлийг олно. За энэ дөрвөн мөрт байхад ер нь хангалттай тий. Багшийнх нь өдий хүртэл одоо өөртөө барьж явдаг сургаал нь. За маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай. Үнэхээр яг нөгөө гэжтэй мэдлэглээ маань багш гэдэг нь бодвол бүр ингээд яг хүнийг гэрэлтүүлж чаддсан байна. Бүр ингээд гэрэл нь ойгоод нэгт биеэр гаргаж чаддсан байна гэдгийг өөрөө ингээд харлаа. Нүдэрээ харлаа. Сэтгэлээрээ мэдрэглээ. Танд маш их баярлалаа. Тэгэхээр дараагийнх нь сургалтын олон хүнийг гэгэрүүлж, олон хүнийг ухамсарлуулж, байгаль дэлхийгээ хайрлаж, хүмүүдийнх нь толгой буюу гэдэг цэгийг энэ үйлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Хорой. Хорой.